Хичээл 2. Сурагчийн Google Classroom. Classroom нь цахим сургалтанд өргөнөөр ашиглагддаг, хэрэглэхэд маш хялбар, ойлгомжтой бөгөөд үнэгийн үйлчилгээ юм. Анги хамт олныг холбож, суралцагчийн болон багшийн цагийг хэмнэдэг даваа талтай ба сургалтыг шинэлэг байдлаар явуулах боломж юм. Ингээд өнөөдрийн хичээлээрээ суралцагч Google Classroom-ыг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй үздэцгээе. Хэрхэн Classroom дээр нэвтрэх вэ? Google Classroom нэвтрэхийн тулд classroom.google.com гэсэн хаяг руу орно. Энд өөрийн сургуулийн имэйл эсвэл хувийн Gmail хаягаараа нэвтэрч орно. Ингээд дараах хэсэг гарч ирэхэд дэлгэцийн баруун дээд талд гарах нэмэх тэмдэг дээр даран Join Class дээр дарна. Энд багшаасаа авсан Classroom-ийн кодоо оруулаад Join товчийг дарснаар та тухайн ангид нийтэх юм. Дэлгэцийн зүүн дээд болон даран Classes гэсэн хэсгэн дээр дарахад таны нэгдсэн анги харагдаж байна. Ингээд анги руугаа орж талбаруудтайгаа танилццгаая. Classroom нь нийт 3 үндсэн талбартай. Stream, Classwork, мөн хүмүүс буюу People's. Stream хэсэг нь яг л Facebook-ийн нэв свиттэй адилхан юм. Багш болон анги хамт олонч нь оруулсан пост, мэдээлэл, даалгаврууд цаг хугацааныхаа дараалал дээрээс доошоо урсан харагддаг. Мөн энэ хэсгээс оруулсан постууд дээр нь санал сэтгэлээ үлдээх, ойлгохгүй байгаа зүйлсийн талаар хидэлцэж ярилцах, аль эсвэл өөрөө пост оруулах боломжтой. Харин зүүн талд харагдаж буй Upcoming хэсэгт таны энэ 7 хоногт хураалгах ёстой даалгавар ажлууд харагдана. Бүгдийг нь харахыг хүсвэл View All гэсэн дээр дарна. Харин одоо Classworks-тэй танилццгаая. Энэ талбар суралцагчдын хувьд хамгийн чухал талбар юм. Учир нь энд багшийн оруулсан бүх даалгавар, дасгал ажлууд, хичээлийн материалууд нэгдсэн байдлаар харагддаг. Зүүн хэсэгт ерөнхий сэдвүүд харагдаж байна. Тухайн сэдвээр даран шууд шилжин очих боломжтой юм. Ингээд даалгавраа хэрхэн оруулах тухай үздэцгээе. Classroom-ийн хамгийн сонирхолтой бөгөөд гайхалтай хэсэг нь та даалгавраа 100% онлайн хэлбэрээр багштай илгээн дүнгээ авч ангийнхантайгаа хэлэлцэж болох юм. Даалгавар нь 3 төрөлд байдаг. Эхнийх нь хичээлийн материал буюу дараах байдлаар харагдана. Энэ дүрслэн дээр даран View материал дээр дарснаар тухайн хичээлийн материалыг харах боломжтой. Хичээлийн материал руу орон баруун дээд буланд байрлах Open in New Window дээр дарж шинэ цонх ачаалснаар энэхүү хичээлийг татаж авах боломжтой болж байна. Харин Assignment буюу ийм дүрстэй постны дор View Assignment гэсэн хэсэг байгаа. Ийшээ дарж орон даалгавартайгаа танилцаж болно. Энд даалгаврын нэр харагдаж байна. Мөн хэн үүсгэсэн бөгөөд хамгийн чухал хэсэг нь хизээ хураалгах ёстой гэдэг нь харагдаж байна. Мөн баруун дээд буланд хэдэн онооны ажил гэдгийг харах боломжтой. Тухайн файл дээр даран мөн татаж авахыг хүсвэл шинэ цонх руу ачаална. Та өөрийнхөө даалгаврыг оруулахыг хүсвэл баруун гарт талд буй Your Work хэсэгт хандана. Энэ жижиг цонх бол таны хийсэн ажлаа оруулан багштай илгээх хэсэг юм. Хэрэв та эссе бичих, илтгэлийн слайд боловсруулах, мөн зураг оруулах гэх мэтчлэн файлаар даалгавраа илгээх бол энэ хэсэгт байрлах Add or Create гэсэн товчон дээр дарна. Ингээд Google Drive-аас болон компьютероос файл оруулах боломжтой. Компьютероос файл оруулахдаа File гэсэн хэсгээр дарж
select-ийг даран өөрийн оруулах хичээлээ дарж open тавчийг дарна. Ингээд upload хийгдэнэ. Зөвхөн энэхүү хичээлийг апплод хийж оруулснаар бид цаашаага багштай хичээлээ илгээж дууссан гэсэн үг хараахан биш юм. Өөрөөр хэлбэл таны файл төр зурдаа л энд байршиж байгаа хэрэг. Харин өөрийн даалгавраа цагтаа амжин багштай илгээхийн тулд заавал turn in тавчийг дарах хэрэгтэй. Хэрэв энэ тавчийг дарахгүй орхивол таны ажил цааш нь илгээхдэггүй, хугацаанаасаа хоцрон гэдгийг анхаарна уу? Амжилттай turn in хийж дуусах хүртэл хүлээгээд turn it in гэсэн бичиг гарч ирвэл таны ажил багшид тань очсон гэсэн үг. Хэрэв та оруулсан ажлаа буцаахыг хүсвэл unsubmit тавч дээр даран дахин файл оруулах боломжтой. Мөн багшийн оруулсан даалгаврын доор хэсэгт болон таны ажлын доор хэсэгт хоёр төрлийн комментний хэсэг байна. Class comment хэсэгт нь та өөрийн бодлоо ангийнхантайгаа илэрхийлэх боломжтой. Энэ хэсэгт бичсэн комментиг таны ангийн бусад гишүүд болон багш чинь харах боломжтой. Харин your work-ийн доор байрлах private comment хэсэгтэр та коммент бичснээр зөвхөн багшд нь харна. Мөн энэ багшд нь буцааж коммент бичих юм бол та л зөвхөн харах боломжтой. Хэрэг гүйцэтгсэн ажлыг чинь багш чинь үнэлэн оноо өгсөн байвал баруун дээд буланд байрлах turn it in гэсэн бичиг graded болон өөрчлөгддөг. Даалгаврын 2 дахь жишээ нь асуулт буюу question юм. Урдаа ийм тэмдэгтэй байвал эдгээр нь багш танаас асуулт асуусан байна гэсэн үг. View question дээр дарж орон тухайн асуултыг уншаад хариултаа илгээх боломжтой. Мөн л адил your answer хэсэг нь баруун гартал байрлах ба энд та өөрийн хариултаа бичин turn in хийх хэрэгтэй. Turn in хийсэн комментоо буцааж өөрчлөх боломжгүй гэдгийг сайтар анхаараарай. Мөн л адил ангийнхандаа саналаа үлдээх эсвэл багштаа хувийн саналаа үлдээх гэсэн хоёр хэсэг харагдаж байна. Хэрв хариултаа оруулж дууссан бол дээр хэсэгт your answer буюу чиний хариулт гэдгээс гадна ангийнхны чинь хариулт гэсэн хэсэг харагдана. Энд хариу бичиж мөн саналаа солилцох боломжтой. Ингээд бид stream хэсэг болон classwork хэсэгтээ танилцлаа. Харин people буюу 3 дахь хэсэгт нь тухайн ангид багш болон сурагчид ямар хүмүүс байгааг харуулдаг. Багшийн даалгасан нийт даалгавруудыг бүгдийг нь нэг дор харахыг хүсэж байвал classwork руу орон зүүн дээд буланд байрлах view your work хэсгээр дарна. Эндээс чи өөрт хамааралтай бүх даалгавар ажлуудаа нэгдсэн байдлаар харах боломжтой. All гэсэн дээр даран бүх даалгавруудыг харах бол assigned хэсгээр даран хийгдгээр оноогсон даалгаврууд буюу хугацаанд нь багтан илгээх ёстой даалгаврууд харагдана. Харин returned хэсгээр багш чинь чиний даалгаврыг шалгаад буцаагаад үнэлгээ өгсөн бол энэ хэсэгт харагддаг. Хэрэв хугацаанаасаа хоцорсон болвол missing хэсгээр улаанаар тэмдэглэгдэн харагдана. Дэлгэцийн баруун дээд буланд байрлах товчон дээр дарж Google Apps руугаа шилжих боломжтой. Жишээлбэл Google Drive руугаа шилжиж эндээс шаардлагатай файлаа Classroom дээр оруулах боломжтой. Дэлгэцийн зүүн дээд буланд байрлах гэсэн дээр дарж ангиудаа нэг дор харах буюу Classes хэсэг, мөн календар хэсэг, хийх ажлын жагсаалт, мөн жагсаалт хэлбэрээр анги харах боломжтой. Тохиргоо хэсэг рүү орж мэдээллийг асаах болон унтраах, коммент бичих боломжтой хэсэг гэх мэтчлэн тохиргоонуудыг хийх боломжтой.
Эсвэл өөрийн зураг оруулах, компьютероос зураг оруулах, Google Photosоос зураг оруулах, камераагаараа зураг авах боломжтой. Олон ангид хамрагдан багш нар зэрэг янз бүрийн даалгавар өгөх үед алийг нь төрүүлж ихээ мэдэхгүй бүх даалгавруудаа дараалалаар нь хармаар санагдах үе байдаг. Тэгвэл Google календарт нэгдсэн байдлаар хийх ёстой ажлуудынхаа хуваарийг зоон харах боломжтой. Үүний тулд Classroom-ийн зүүн дээд талд байрлах цэсэн дээр дарж календар хэсгийг сонгож болно. Эсвэл Classwork хэсэгт орон баруун дээр нь байрлах Google календар дээр дарна. Ингэснээр шинэ цонх ачаалтаж Google календар нэгдэж байна. Баруун дээр байрлах энэхүү цонхон дээр дарж тухайн өдрийг эсвэл 7 хоногоор, сараар, жилээр нь харах боломжтой. Би сараар харахаар тохирууллаа. Гэвч энд нэмэлт бусад олон янзын event буюу өдөрлгүүд гарч ирж байна. Тэгвэл дэлгэцийн зүүн гар талд очин My Calendars хэсгээс идэвхтэй жуулснээр тухайн хэсгүүд алга болно. Харин Other календар руу орж нэмэлтээр өгсөн байгаа календаруудаа устгаж мөн нэмэх боломжтой. Бид Classroom-ийн анги 1 гэсэн цонхыг идэвхжүүлсэн байгаа учраас хураалгах ёстой даалгавар нь энд харагдаж байна. Дахин Other календар дээр очиод анги 1 гэсэн цонхны хойно байрлах 3 цэгийг дарж өнгийг нь өөрчилж зөвхөн энэ календарыг харах, үгүй бол үнийг нуух мөн тохиргоо зэсгэх цэргийг харж болно. Харин одоо Google календар дээр орсон даалгавар руугаа оръё. Энд байрлах линк рүү дарж орсноор буцаад автоматар Classwork руугаа орон даалгавар нь гарч ирнэ. Харин одоо арай олон ангитай, арай олон даалгавартай жишээ файлыг хамтдаа харцгаая. Энэхүү Google календар дээр харж байгаачлан дэлгэцийн зүүн гар талд маш олон ангиуд харагдаж байна. Эндээс өөрийн харахыг хүсч буй ангиудыг сонгон зөвхөн тэр ангийн даалгаврыг харах боломжтой. Мөн өөр өнгөөр ялгсан байгаа учраас нүдэнд амархан харагдаж байна. Ийхүү тухайн даалгавар дээр очиж нэмэлт мэдээллүүдийг унших боломжтой. Багш нар сурагчдаасаа шалгалт авах, санал асуулга бүглүүлэхэд Google Forms-ыг өргөнөөр ашигладаг. Ингээд Classroom-ээсээ Google Forms хэлбэр дээр бичигдсэн шалгалтыг өгч үзье. Classwork руугаа орон шалгалт гэсэн шинээр орсон хэсэг дээрээ дарж тухайн постыг үзье. Ингээд шалгалтын нэр, хугацаа, тайлбар харагдаж байна. Мөн хэдэн онооных вэ гэдг нь баруун дэд болонд харагдана. Ингээд шалгалт руугаа орцгоё. Линк дээр дарахад автоматар шинэ цонх нэгтэнэ. Ингээд email адрес хэсэгт өөрийнхөө мэйл хаягийг оруулна. Хэрэв та сургуулийн имэйлээрээ нэвтэрч байгаа бол энэ хэсгийг бөглөх шаардлагагүй. Шалгалтын асуулт дээр байрлах ба улаан одоор тэмдэглэгдсэн нь тухайн асуултыг хийж дуусны дараа дараагийн асуулт руу орох хэрэгтэй буюу зайлшгүй бөглөх шаардлагатай гэсэн үг. Харин тухайн асуулт хэдэн оноо явах вэ гэдг нь баруун дэд талд харагдаж байна. Ингээд асуулгаа бүгэлцгөөе. Эхний асуулт Google Classroom гэж юу вэ? Хариултуудыг харан зөв гэж бодсон хувилбараа сонгоно. Харин дараагийн асуултын хариултах хэсэг нь өмнөхөөсөө арай өөр байна. Энэ хэсгийг сурагч өөрөө бүглэх буюу богино хэмжээний текстэн хариултыг өгөх боломжтой. Харин 3 дахь хэсэгт харагдаж байгаачлан энэхүү асуулт нь зураг авсаргасан байна.
зургийг харан хариулт хэсгээ энэхүү суман дээр дарж боломжит хариултнууд харагдах ба зөв гэж бодсон хариултаа дарж сонгоно. Дараагийн асуултанд хариулт хэсэгт нь зураг авсарсан байна. Classroom-ийн бүх даалгаврын талбар аль нь вэ? Бид stream хэсэг, classwork хэсгүүдтэй танилцсан ба мөн upcoming хэсэгтэй танилцсан. Ингээд би өөрийн зөв гэж бодсон хэсгээ дугууллаа. Одоо харин сүүлчийн буюу 5 дахь асуултыг харцгаая. Энд коммент хэсэгт хүн тэмдэглэхдээ урд нь ямар тэмдэг тавихгүй вэ гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ асуултын хариулт нь 1 юм уу 2 байх боломжтой. Тиймээс би өөрийн зөв гэж бодсон 2 хариултыг дугууллаа. Хэрэв шалгалт хэдэн хуудас явж байгаа үйл явцыг нь харахыг хүсвэл баруун доор байрлах энэ хэсгээс харах боломжтой. Ингээд би хариултаа дахин нэг шалган хянсны эцэст submit товчийг дарна. Submit товчийг дарсны дараагаар шалгалтынхаа хариултыг өөрчлөх боломжгүй тул хугацаанд багтаж зөв хариултыг оруулсан хэсгээ байнга хянаж байх хэрэгтэй. Ингээд шалгалтаа өгч дуслаа. View score дээр даран өөрийн шалгалтын оноог харна. Нийтдээ 10 ононоос 8 оноо авсан гэдэг нь total points хэсгээр харагдаж байна. Хэрэв та тухайн асуултанд зөв хариулсан бол зөв тэмдэглэгээр гарч ирнэ. Харин хэдээс хэдэн оноо авсан нь мөн л баруун дээд буланд харагдаж байна. Харин тухайн асуултан дээр алдсан бол таны асуулт X тэмдэглэгээр улаан болж харагдах болно. Ийхүү бид Google Forms дээр хэрхэн шалгалт өгөх талаар сурлаа. Шалгалтаа өгч дууссаны дараа Classroom рүүгээ буцаж орно. Ингээд шалгалтаа өгч дууссан учраас баруун гар талд байрлах Your Work хэсгийн Mark as Done гэсэн дээр дарж энэхүү даалгаврыг дуусгасан болгож дарна. Буцаад Classwork хэсэг рүүгээ ороход бидний шалгалтын урд байсан тэмдэглэгээ саарл өнгөтэй буюу хийж дууссан болж харагдаж байна. Google Classroom нь мэдээж бусад Google Apps-уудтайгаа маш сайн зохицон ажилладаг. Жишээлбэл би энэхүү ангид орсон бүхий л хичээлүүдийг өөрийн Drive-та татаж авах боломжтой. Үүний тулд Classwork хэсгийн дээр байрлах Class Drive Folder гэсэн дээр дарна. Ингээд My Drive Classroom Анги 1 гэсэн фолдер үүссэн байна. My Drive руугаа ороход миний үүсгэсэн фолдеруудаас гадна шинээр нэг фолдер үүссэн байгаа нь энд харагдаж байна. Тухайн фолдерынхоо өнгийг сойлох, нэрийг нь өөрчлөх боломжтой. Classroom хавц руугаа ороход анги нь харагдах ба та хэрэв өөр ангиудад нэмэгдэх юм бол энэ мэтчлэн шинээр хавцаад үзээд явна. Хичээлийн файлуудаа Drive-та хадгалснаар дараа нь сөхөж үзэх, мөн ашиглахад хялбар байдаг. Classroom дээр орж буй мэдээллүүдээ цаг алдалгүй авах нэг арга нь имэйлдээ мэйл ирүүлдэг тохиргоо юм.